За энэ өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-6-гийн 3 дахь заалтыг бол хүчингүй болгоё гэд хууль санаачлагчаас орж ирж байна. Гэхдээ яг нэг судлаад үзэхээр 2022 оны 2 дугаар тогтоол үндсэн хуулийн цэцдэр яг энэ 8-6-гийн 3 дахь заалт бол үндсэн хууль зөрчөөгүй маа гэсэн дүгнэлт бол дунд суудлын хуралдаан дээр гарсан юм байна. Та тэрийгээ сайн мэдж байгаа хаа. За тухайн үед 2022 онд улсын хурлаас төлөөлөөд мөнх оргил гишүүн очиж бол одоо оролцсон байлээ. Тэгээд дунд суудлын хуралдаанаас үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт нь гараад тэгээ одоо энэ 2024 оны 9 сарын 4-нд их судал яг энэ асуудлыг авч хэлэлцснэ гэд тогтцсон байгаад их судлын хуралдааны хүлээж явах явцад одоо улсын хурлын гишүүд бид нар энэ зүйл залтыг аваа ичиж болох юм уу? Тэгээ одоо миний ойлголтоор бол үндсэн хуулийн цэцэд Монгол улсын хамгийн шилдэг хуульчд бол байх ёстой. Тэгэхээр тэднэрийнхээ ядаж энэ хуулийн одоо үндсэн хуулийг зөрчсөн хэсэг тэр дүгнэлтийг нь эцэслэн авахыг хүлээх ёстой л гэж бодоодох юм. Энэ дээр та бас нэг хариултаа өгнө үү? За яг энэ 2022 оны 2 дугаар энэ үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааны яг энэ тэмдэглэлийг нь уншаад үзэхэд яг энэ 8-6-гийн 3 дахь заалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байдлаар мөнх оргил гишүүн ч гэсэн өөрөө бас тэмдэглэж үлдээсэн байлээ. Тэгэхээр энэ даалгавраа хийгээд 8-6-гийн 3 дахь заалтыг боловсронгуй болгох ёстой юм шүү. Та заавал их судал хуралдахаас өмнө энэ заалтыг бүр аваад хайчий гэж үзэж байгаа юм лөө. Энэ дээр хариулт авъя. За уян гишүүн асуултанд хариулъя. За яг энэ тухайн өмгөөллийн тухай хуулийн 8-6-гийн 3 бол өөрөө нэлээд олон жил яг асуудал дагуулж байгаа заалт. Яагаад гэвэл энэний цаана яг хуульчдын би ч гэсэн өөрөө өмгөөлөгч хийжсэн. Тэгээ яг хуульчдын хувьд бол энэ өөрөө яг өмгөөллөөр үйл ажиллагаа явуулъя гэж байгаа хуульчдын хувьд бол байнгын одоо хүндрэл учруулдаг, шалгалтанд орох боломжгүй байдлыг үүсгэдэг ийм заалт байгаа. Тэгэхээр хууль тогтоох байгууллагын хувьд бол улсын их хурлын хувьд өөрөө хуулиа засах боломж нь бий. Энийг 22 оны яг энэ үндсэн хуулийн цэцгийн хуралдаан дээр ч гэсэн мөнх оргил гишүүний зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс их хурл өөрөө засах боломжтой маа гэдгийг бол яг дурдж хэлсэн байдаг. Энэ утгаараа их хурл өөрөө одоо гишүүдийн зүгээс санаачлаад энэ хуулийн заалтыг хүчингүй болгох энэ боломж нь бол байгаа. Ингэснээрээ хэрв одоо яг маргааны гол зүйл болж байгаа энэ заалт маань хүчингүй болчих юм бол үндсэн хуулийн цэц дээрх маргаан үргэлжлэхгүйгээр зогсох боломжтой гэсэн үг. Үндсэн хуулийн их хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн их судлын хуралдаанаар хэрэг үүсгэсэн шалтгаан бол 22 нь ер нь бол яг өмнө нь шийдвэрлсэн асуудлаар цэцдэр маргаан дахиж үүсгдэггүй боловч яг энэ тохиолдол дээр одоо дахиж үүсгэсэн байгаа. Буюу энэ нь өөрөө энэ заалт маань үндсэн хуулийн зөрчигдсөн байх бас магадлал өндөр байна гэдэг энэ асуудал яригдсан байгаа. Тийм учраас заавал одоо цэцээс хүчингүй болгуулах гэхээс илүүтэйгээр улсын хурл өөрөө буруу байгаа заалтуудаа өөртөө засаа явуул яга болдгүй юм бэ гэдэг энэ хувьбараар энэ хуулийн төслийг өргөн бариа явж байгаамаа. За, болдын уян гишүүн тодруулж суй. За тэгвэл арай өөрөөр асууя. 22 оны энэ 2 дугаар үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаар бол үндсэн хуулийг зөрчөөгүй гэдэг үндсэн байгаа байхгүй. Тэнгүүд та үндсэн хуулийг зөрчсөн байна. Ер нь бүр хасаад хайчий гэдэх юм. Зүгээр хэрвээ 8-6-гийн 3-ыг хүчингүй болохгүйгээр сайжруулан боловсруулъя гэсэн танд санал байна уу? Энэ уян гишүүн ийм юм билээ. Одоо өмгөөлөгчийн шалгалт өгөх хүн өмгөөлөгчөөр ажиллахад харьцлах албан тушаалаа заавал өгчиж шалгалтаа өгнө гэдэг заалт орж ирчээд байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө тэр шалгалтанд ороод ямар үр дүн гарах нь тодорхойгүй байхад эрхэлж байгаа ажил албан тушаалаас чөлөөлөгдчөөд шалгалтанд орно гэдэг нь өөрөө хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас энэ заалтыг уян гишүүн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгоё гэдэг санал орж ирж байна. Дөнгөж түрүүчийн 7 хоногт бид шүүгчийн насны хязгаартай холбоотой асуудал үндсэн хуулийн цэцээс үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсныг улсын хурл хүлээж авч байгаа юм. Тэгэхээр ер нь ганц энэ өмгөөллийн тухай хууль гэлтгүү. Өчигдөр бидний хэлэлцээд баталсан прокурорын тухай хууль, шүүхийн тухай хууль, за энэ өмгөөлөгчийн тухай хууль гээд салбарын зохицуулалт хийж байгаа хуулиудаар хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй ийм заалтууд байна гэж ингэж үзэж байгаа. За тэгээ эдгээр асуудлуудыг одоо тамгын газар дээр хуулийн хэлэлц квалификацийн тасаг болвол энийг бүртгэж байгаа. Сардаа нэг удаага ийм хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа. Улсын их хурлын чуулган дээр яригдсан
гишүүдээс болон байнгын ороодоос хөндөгдсөн асуудлуудыг тэмдэглээд сардаа нэг удаа энэ зөрчлүүдийг арилгах алхмуудыг улсын их хурл өөрийн санаачлагаараа хийя гэж байгаа юм. Тэгэхээр гишүүд ч гэсэн одоо бусад салбарын хуулиудад үндсэн одоо жишээ нь төрийн албаны хуулиараа 65 насны хязгаар төрийн албаны дээд хязгаар байна гэж заасан байж хад шүүхийн хуулиараа 60 нас болгож аваач зохицуулаад прокурорын хуулиараа 60 нас болгож аваач зохицуулаад байгаа нь өөрөө нийтлэг байдлаар хүний эрхийг зөрчиж гэнэ гэж үзэж байгаа учраас ийм зүйлүүдийг улсын их хурл өөрсдийн санаачлагаар засъя л гэж байгаа. Тэрний нэг жишээ нь өнөөдөр энэ өмгөөлийн хууль болж орж ирж байгаа гэдгийг хэлье. За дамтны зохицоод хэрэгшүүн дээр хариулт өгье. Энд бас их хурлын гишүүд бид нэг зүйлийг ойлгох ёстой, нэг ойлголттой хэдүүлээ болж авах нь зөв гэж бодож байгаа. Сая ингээд асуулт бол үндсэн хуулийн цэцээр хилцэж байгаа. Тэнд тэгэхээр одоо зөвгөө гарчвал яах юм бэ гэж ярих гэдэг шиг байна л та. Тэгэхээр нэг юм энэ улсад хуулийг бид л тогтооно. Тэгээ илт энэ өөрөө зөрчилтэй байгаа бол бид энийг өөрчлөхөд үндсэн хуулийн цэцэд хилцэх асуудал өөрөө байхгүй болчихж байгаа. Бид нар зөрчилтэй байна гэж үзэж байгаа ямар ч хуулийг үндсэн хуулийн цэцтэй цэцгүү өөрөө шууд эндээ аваад өөрчлөө засаад явах эрхтэй тим субъектууд учраас энийг бол одоо айгүй ойлгомжтой юмыг зөв гэд гарчвал энэ зөвгөө гарчвал бид буруу гэж үзээд зөв гэсэн юмыг ч энэ зохисгүй заалт байнаг бол бид өөрчлөх хэрэгтэй. Тэр өнцгөөс л бид нар энэ юунд хандж байгаа.